бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ өөрийгөө хайрлах алхмуудын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг. Орчин үеийн шинжлэх ухаан нь өөрийгөө хайрлах нь зүрхний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжиж, өөртөө итгэх итгэл, урам зориг, бүтэмжийг дээшлүүлдэг хүчирхэг хэрэгсэл гэдгийг харуулсан олон тооны судалгааг гаргажээ. Тийм ч учраас өөрийгөө хайрл. Өөрийгөө хайрлаагүй тохиолдолд хэн ч чамайг хайрлахгүй. Өөрийгөө бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрл. Өөрийгөө хайрлахаа бүү мартаарай. Өөрийгөө хайрлах алхмуудын нэгдүгüүрт нь өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоох хэрэгтэй. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг. Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ та тодорхой асуудлын талаар санаа зовж өөрийгөө шүүмжилж байгаа бол сөрөг сэтгэл хөдлөлийн энергийг гаргаж сэтгэл хөдлөлийн эрх чөлөөнийс техник ашиглаж болно. Өөрийгөө хайрлах дадал зуршлыг ердийн нэг хэсэг болгохын тулд өөрийгөө хангалттай үнэлээрэй. За хоёрдугаарт нь өөрийгөө уучлах хэрэгтэй. Өнгөрсөнд бүх харамс. Та яг одоо хичээж байгаатай адил тэр үед ч гэсэн чадах чинээгээрээ хичээсэн гэдгээ мэдэх хэрэгтэй юм. Өнгөрсөн тэр алдааг гаргасан учраас өнөөдөр та алдаанаасаа суралцаж илүү хүчтэй болсон байгаа. Тийм учраас та өнөөдөр өчигдрийн та биш гэдгийг мэдэх нь чухал юм. Өнөөдөр та өөрчлөгдсөн. Өнөөдөр та цоо шин амьдралыг бүтээж байгаа. Өөрийгөө хайрлах алхмын 3 дугаарт нь өөрийгөө айлгахаа зогсоох хэрэгтэй. Болсон болоогүй хий хоосон айдастай сөрөг бодлоосоо өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Жинхнээсээ болоогүй муу муухай зүйлийг өөр дээрээ болж байгаагаар төсөөлж түүндээ итгэнэ гэдэг аимшигтай юм. Хэрвээ тийм бодол байгаа бол яг одоо үүнийг зогсоох хэрэгтэй юм. За дөрөвдүгüүрт нь өөрийгөө магтаарай. Өөрийгөө шүүмжил зэмлэх болгоно зүрх сэтгэлээ шархлуулж өчүүхэн болгодог. Харин өөрийгөө магтаж урамшуулснаар дотоод сэтгэлээ сэргээж бадраж байдаг. Тиймээс жижигхэн зүйл хийсэн ч гэсэн хамаагүй өөрийгөө магтаж урамшуулж байх нь зүйтэй. За 5 дугаарт нь өөрөө өөртөө дэмжлэг үзүүлээрэй. Өөрийгөө дэмжиж чадах бүх талаар нь дэмж, өөрийнхөө тал зогсож сурах хэрэгтэй. Үнэхээр тусалцаа хэрэгтэй бол бусдаас асууж тусалцаа хүсэх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах алхмын 6 дугаарт нь эрүүл мэндэд анхаараарай. Муу зуршлаа сайн дадлаар солиорой. Өнөөдрөөс өөрийгөө эрч хүчтэй байлгах хоол унд хэрэглэж мөн эрч хүчтэй байлгах дасгалуудыг сонгон хийж эхлэх нь зүйтэй. За 7 дугаарт нь өөртөөгөө зөөлөн харьцаарай. Хэн нэгэн хүн тантай маш сайхан илдэг зөөлөн харьцах юм бол та мэдээж баярлах болно. Яг үүний адил та өөртөөгөө сайхан харьцаж хайрлах хэрэгтэй. 8-нд нь яг одооноос эхлээд өөрийгөө хайрлаж эхлээрэй. Өөрийгөө хайрлахаа битгий хүлээгээрэй. Биеэ сайжруулж байгаад, ажилд орж байгаад, мөнгөтэй болж байгаад, жин хасаж байгаад, хайртай хүнтэйгээ учирж байгаад, хайрлая гэж хойшлуулж байгаа бол тэр бодлоо одооноос хаяарай. Өөрийгөө хайрласнаар та амьдралаа хайрлах болно. Амьдрал эргээд таныг хайрлах болно. Өнөөдрөөс эхлээд та яг өөрийгөө хайрлаж эхлээрэй. Та бүхэндээ амжилт хүсье.